Аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгал. Аж үйлдвэрийн эхний хувьсгалд нь нэхэмлийн үйлдвэр, төмөр зам, төмөр, нүүрс зэргийг үйлдвэрлэхтэй холбоотой гарсан бол аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгал ган, химийн бодис, цахилгаан эрчим хүч, газрын тос үйлдвэрлэлтэй холбоотой гарсан байдаг. 1855 онд Бесемер гэдэг хүн сайн чанарын ган гарган авах үйл явцыг нээж үүнийг патентлуулж авсан. Үүнийг Бесемерийн арга гэж нэрлэдэг. Энэ арга нь бага өртгөөр сайн чанарын ган үйлдвэрлэх арга байсан. Гангийн үйлдвэрлэл нэмэгцээр зүйлдээ ган төмрийг орлох болов. Ганг барилга барихаас гадна машин тоног төхөөрөмж үйлдвэрлэлд өргөнөөр ашиглах боллоо. Мөн төмөр зам, усан онгоц, зэвсгийн үйлдвэрлэлд ашиглаж байсан. 1860 онд Их Британи, Франц, Герман, Бельги зэрэг улсуудад нийтдээ 125 мянган тонн ган үйлдвэрлэж байсан бол 1913 он гэхэд нийтдээ 32 сая тонн ган үйлдвэрлэх боллоо. Цахилгаан эрчим хүч нь эрчим хүчний үн цэнтэй шинэ хэлбэр болон гарч ирсэн ба үүнийг дулаан, гэрэл гэх мэт бусад эрчим хүчид амархан хувиргаж болж байв. Мөн төмөр утас ашиглан халдвараар дамжуулж болж байсан. 1870-ад онд анхны цахилгаан гүйлийн үүсгүүрийг бүтээсэн. 1910 онд усан цахилгаан станц болон нүүрсээр ажилладаг уурын хөдөлгүүр бүхий цахилгаан станц нь орон сууц үйлдвэр зэргийг нэгдсэн цахилгаан хангамжаар хангадаг болов. Цахилгаан эрчим хүч гарснаар үүнийг дагсан олон шинэ нээлтүүдийг хийхэд нөлөөлсөн. Америкийн нэгдсэн улсын Томас Эдисон, Их Британий Жозеф Свам гэрлийн чийдэн анх зохион бүтээснээр айл өрх болон хот тосгод гэрэлтэй болов. Харилцаа холбооны хувьсгал бас дагаад явагдсан. 1876 онд Александр Грахам Белл анхны телефон утсыг зохион бүтээсэн. Гуглерго Маркони анхны радио долгионыг 1901 онд Атлантын далай дээгүүр дамжуулсан. 1880 он гэхэд Европын томоохон хотуудад нийтийн тээвэр, метро зэрэг нь цахилгаанаар явдаг болов. Цахилгаан эрчим хүч нь үйлдвэрт дамжлага, кран, машин тоног төхөөрөмж гээд бүгд цахилгаанаар ажиллаж байсан. Үйлдвэрүүд 24 цаг ажиллах боломжтой болов. Газрын тос ашиглан дотоод шаталтад хөдөлгүүр зохион бүтээсэн явдал нь тээвэр харилцаа холбооны эрчим хүчний шинэ их үүсвэр болов. Энэхүү хөдөлгүүр нь далайн тээвэр, нисэх онгоц, автомашин зэрэгт ашиглагдаж эхэлсэн. 1903 онд Хойд Каролинад Орвилли Бурборо Брайт гэдэг хүн анхны Fixed Wing Plan нэртэй онгоцоор анхны нислэгийг үлдсэн. 1919 онд агаарын тээврийн үйлчилгээ нэвтрэв. Аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үйлдвэрлэлийн бүтээнж өссөн явдал нь бүтээгдэхүүнийг угсрах дамжлагыг үйлдвэрт нэвтрүүлсэнтэй салшгүй холбоотой. 1913 онд Хенри Форд анх энэхүү үйлдвэрийн дамжлагын системийг санаачилсан байдаг. Энэ дамжлагыг нэвтрүүлснээр бараа бүтээгдэхүүнийг олон доогоор үйлдвэрлэх боломжтой гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тээврийн зардал багасч бүтээгдэхүүний үнд буурснаар эдийн засгийн нөхцөл сайжирсан. Үйлдвэрээс бүтээгдэхүүн ихээр гарч байсан тул дагаад борлуулалт нэмэгдсэн. Европчууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чадвартай боллоо. 1870 оноос хойш ажилчдын ажил эрхлэлт цалингийн түвшин нэмэгдсэн. Цаг, ундаг дугуй, гэрлийн чийдэн, бичгийн машин зэрэг бүтээгдэхүүн гангийн болон цахилгаан эрчим хүчний хөгжлийн үр дүнд зохион бүтээгдсэн. Гэвч хүн бүр аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалаас ашиг олж чадаагүй. 1900 он гэхэд Европ эдийн засгийн 2 бүсэд хуваагдсан юм. Нэг нь Их Британи, Бельги, Франц, Нидерланд, Герман, Австри-Унгарын баруун хэсэг, Италийн хойд хэсгийг багтааж байсан. Тэд бол аж үйлдвэрсэн бүс байсан. Энэ улсуудад амьдралын түвшин сайн, ачаа тээврийн тогтолцоо хангалттай сайн хөгжсөн байв.
нөгөө талд зүүн болон өмнөд Европын хэсгийн улсууд голчлон хөдөө аж ахуйн тогтолцоотой эдийн засаг нь хэвээр байв. Эдгээр улсад Австри-Унгарын ихэнх хэсэг, Испани, Португал, Балканы Вант улс, Орос зэрэг улсууд багтаж байсан. Эдгээр улсууд нь аж үйлдвэрчсэн улсуудаа хүнс болон түүхийд ханган нийлүүлдэг байсан ба амьдралын түвшин доогуур байлаа. Аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалын нөлөөгөөр төмөр зам, усан замын тээвэр харилцаа нэмэгдсэн тул дэлхийн эдийн засаг гэсэн нэгэн бүхэл зүйл рүү ойртох эхний алхам болсон. 1900 он гэхэд Европчууд Аргентин, Австралиас үхрийн мах, ноос, Бразилаас кофе, Алжираас төмрийн хөдөр, Ява улсаас элсэн чихэр авч байсан. Мөн гадаадын бусад улсуудад төмөр зам, уурхай, цэцгийн эрчим хүчний станц, банк зэргийг барьж байгуулан хөрөнгө оруулж байлаа. Тэдгээр гадаад улсууд нь эргээд Европт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зах зээл болчихсон. Хөрөнгө, үйлдвэрлэл, цэргийн хүч зэргээр Европ 1900 он гэхэд дэлхийн эдийн засагт ноёрхсон байр суурьтай байв. Ажилчин анги. Аж үйлдвэрчсэн нийгэмд шилжсэн явд нь ажилчдын хувьд эсрэгээр хүнд хэцүү байдалд байсан. Цалингийн хэмжээ нэмэгдсэн хэдий ч олон ажилчид маш хүнд нөхцөлд ажиллах болон амьдрах ёстой болсон. Ажиллах, амьдрах орчноо сайжруулах, тэдний хүсэл эрмэлзлийн дүнд Европт улс төрийн өөрчлөлт гарах нөхцөл болов. Социалист улс төрийн эвсэл болон социалист үйлдвэрчний эвлэлийг бий болгов. Эдгээр нам эвслүүд засгийн газарт орж ажилчдын ашиг сонирхлыг төлөөлөх болон тэдний санал хүсэлтийг илэрхийлэх болсон. Эдгээр нам эвслийн баримталж байсан онолыг эдийн засгийн философч Карл Маркс үндэслэсэн. Марксист социализмын нэг хэлбэр нь барууны улс төрийн үзэл баримтлалаас өөр хэлбэр болох коммунизм байсан. Коммунизм бол засгийн газар нь тухайн улсынхаа эдийн засгийг бүрэн хяналттай байлгадаг улс төр эдийн засгийн систем юм. Коммунизмын шинж чанар нь анги давхаргагүй, хувийн өмчгүй нийгмээр илэрдэг. Марксизмын онол 1848 онд коммунизмын тунхаг бичиг анх хэвлэн нийтлэгдсэн. Энэхүү тунхаг бичгийг үйлдвэрийн бохир заваан орчинг хараад цочирдол жигшсэн Карл Маркс, Фридрих Энгельс нар гэсэн 2 герман хүн бичсэн байдаг. Үйлдвэрүүд тиймхүү бохир заваан хүнд хүчээр орчинтой байгаа явдалд аж үйлдвэрчсэн капиталист нийгэм буруутгасан. Тэдний дэвшүүлсэн санаанууд өнөөдрийн социализм, коммунизмын үндсэн ойлголтуудыг бий болгосон байдаг. Марксийн үзснээр бол дэлхийн түүх бол ангиудын хооронд тэмцлийн түүх юм а. Үргэлж дарлагч анги мөн үргэлж дарлагчид болон дарлагдагсаж гэж үргэж байдаг ба өөр хоорондоо тэмцэлдэж байдаг гэж үзсэн. Дарлагч анги нь газар, түүхийд, мөнгөн хөрөнгө гэх мэт эдийн засгийн баялаг бүтээж байгаа бүх арга хэрэгслийг эзэмшиж байдаг хүмүүсийг хамруулсан. Тэдгээр хүмүүс нь засгийн газар болон нийгмийг хямж байдаг. Харин нөгөө хэсэгт байгаа дарлагдагчдын ангид хамаарч байгаа хүмүүст юу ч байхгүй ба дарлагч ангийн эздэдээ хараалагдаж байдаг гэж үзсэн. Мөн тэрээр нийгэм цаашид энэхүү хоорондоо дайсагнасан 2 хэсэг цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам их хуваагдана. Эдгээр 2 ангийг нэрлэхдээ дарлагч бүлэгт буржуази буюу дундаж давхрах, нөгөө дарлагдагчдыг пролетариат гэж нэрлэсэн. Ажилчин анги. За Маркс цааш нь эдгээр 2 ангийн тэмцэл нь эцсийн дүндээ хувьсгал гарахад хүргэдэг гэж үзсэн. Пролетариат анги нь ажилчин анги
Бөгөөд заавал хүч хэрэглэж байж дундаж ангийг түлхэн унгана. Ажилчин ангийн энэхүү ядалт байгуулсны дараа эдийн засгийг удирдах шинэ дэг журмыг бий болгох бөгөөд тэр үед ангигүй нийгэм бий болно гэж итгэсэн. За социалист нам эвсэл. Социалист нам эвсэл анх Европын улсуудад үүсч гарч ирсэн Германы социал-демократ нам сонгуульд ялалт байгуулж түүний дараа 1880 онд социалист намын удирдагчид нийтцгээсэн. Энэ бол дэлхийд дахинд капитализмын эсрэг тэмцэх зорилго бүхэл социалист бүлгүүдийн нэгдэл байсан юм. Харин марксист нам эвслүүд нь хоёр зорилготой болж хуваагдлаа. Нэг нь туйлын марксистууд тэдгээр нь зөвхөн цус хувьсгал хийж байж капитализмыг ялах боломжтой гэж үзсэн бол нөгөө нь ревизионист марксистууд нь хувьсгалын замаар бус ажилчид улс төрийн нам эвсэл байгуулж бусад нам эвслүүдтэй хамтраадаж хамаагүй шинжилэл хийж болох юмаа гэж үзсэн. Үйлдвэрчний эвлэл ажилчид нь ажиллах орчноо сайжруулахын тулд эвлэлд нь нэгдэж ажил хаялт зохион байгуулах эрхтэй байх явдал нь үйлдвэрчлийн эвлэлийн гол зорилго байв. Ажил хаялтын үед цалин нэмэгдүүлэх, ажлын байрны аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэхийг шаардах үүднээс ажил олгогчдод шаардлага тавих зорилгоор ажиллахаа зогсоодог. Ямар ч орчин нөхцөлд ажил хаялт зарлах нь хууль бус гэсэн хууль тухайн үед батлагдсан. Тэгвэл үйлдвэрчний эвлэл тэмцсээр байгаад 1870 онд ажил хаях эрхийг хууль ёсны болгосон. Бол 1914 онд Британий үйлдвэрчний эвлэлд нийтдээ 4 сая ажилчид багтжээ. Хотчлтын нөхцөл байдал. Аж үйлдвэрийн эхний болон хоёр дахь хувьсгал нийгэмд асар их өөрчлөлтийг авчирсан байдаг. Засгийн газрууд энэ үед өмнөхөөс хамаагүй том болсон хот суурин газрыг хянан авч явах шаардлага тулгарсан. Зөвхөн хөрөнгө чинээтэй иргэд бус ядуу дорой иргэдийг мөн анхаарах шаардлагатай болов. Энэ үеэс дүрийн анхаарах ёстой хоёр чухал асуудал гарч ирсэн нь нэг нь хүн амыг орон сууцжуулах, нөгөө нь нийтийн эрүүл мэнд байв. Хөдөө ажлын байр цөөхөн байсан учраас хүмүүс хөдөөнөөс хот руу үйлдвэрт ажиллахаар ихээр нүүж ирэх болсон. Үүний үр дүнд хотод маш олон хүн амьдарна. 1850 онд Британий хүн амын нийт хүн амын 40%, Францын 15%, Пруссийн 10%-ыг зөвхөн хотын оршин суугчид ангаараа бүрдүүлж байсан бол 1890 онд энэ тоо Англид 60%, Францад 25%, Прусст 30% болсон. Аж үйлдвэрсэн улсуудад хотууд асар хурдцтай тэлсэн. 1800-аас 1900-ны хооронд Лондон хотын хүн ам 960 мянгаас 6,500,000 болж өссөн. 19-р зууны 2-р хагасад хотууд дэлж томорсоор байсан явдал нь нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуй сайжирсантай холбоотой байв. Нийгмийн бүтэц. 1871 онд ихэнх хүмүүсийн амьдралын нөхцөл сайжирч байсан ч барууны нийгэм туйлын ядуурл байсаар байсан. 100 тооны баячууд болон олон хулсан ядуучуудын хооронд дундаж ангийн хэсэг бүлэг хүмүүс байна. Европын нийгмийн дээд давхаргад хөрөнгөтөн буюу элит хүмүүс байсан. Энэ хүмүүс хүн амын 5%-ийг эзэлдэг байсан ч нийт эд аялагын 30-40%-ийг эзэмшиж байсан. 1800-аад онд аж үйлдвэр эрхэлж байсан хүмүүс банкирууд, худалдаачдыг хөрөнгөтөн анги гэх ба дээд давхаргын хүмүүстэйгээ нэгдэн шинэ элит бүлгийг үүсгэсэн. Элит бүлгийн гишүүд болсон дээд давхаргын голд улс төрийн болон цэргийн дээд албан тушаалд очдог байв. Дундаж давхаргад харин хуульч, эмч, дүрийн албан хаагч, бизнесийн менежер, инженер, архитектур, нягтлан, хиймчид зэрэг хүмүүс орж исэн. Үүний доор дундаас доош давхарга гэж байсан. Энэ давхаргад
жижиг дэлгүүрийн эзэн, худалдаачин, фермер эрхэлдэг хүмүүс багтаж байна. Аж үйлдвэрийн 2 дахь хувьсгал гарснаас үүдэн дундаж давхарга болно. Доод давхаргын дунд цагаан захтны анги үүссэн. За энэ цагаан захтны ангид болохоор номын санж, утасны оператор, эхлэлгүүрийн худалдагч, нарийн бичиг хэргийн ажилтан орж ирсэн. Хэдийгээр өндөр цалин орлого олдоггүй ч гэсэн цагаан захтнууд дундаж давхаргадаа хараалагдаж байсан. Европын дундаж давхаргын хүмүүс шаргуу хөдөлмөрт итгэдэг байсан. Шаргуу хөдөлмөрлөх боломж хүн бүрт нээлттэй гэдэг ба заавал сайхан байдлыг авчирдаг гэж итгэж байсан. Тэдний хувьд харагдах гадаад төрх хэв маяг маш чухал байдаг байв. Сайхан нийгмийг бүтээх зуршлууд хэмээх нэртэй ном тэдний дунд алдартай байлаа. Дундаж ангиас доош давхаргад ажилчин анги орно. За Европын хүн амын 80% нь бүрдүүлж ирсэн. За ажилчин ангид тариачид, ферм дээр ажилладаг ажилчид, газар хуваанд тариалдаг хүмүүс орж ирсэн. Хотын ажилчин ангийг өөр хүмүүс бүрдүүлж байсан. Дотор гар орчууд, орон нутгийн ур чадваргүй зарц шивгчэнгүүд орж ирсэн. 7 хүн тутмын нэг нь хөдөө орон нутагт зарц шивгчэн хийдэг байсны ихэнх нь эмэгтэйчүүд. 1870 оноос хойш хотод амьдарч байсан ажилчин ангийнхан арай тог тухтай амьдарч эхэлсэн. Хотын амьдрах орчныг сайжруулах шинжилтүүд хийцний дүнд амьдрах орчин сайжирч ажлын цалин хөлс нь нэмэгдэж хэрэглээний барааны үнэ буурсан. Ингэснээр ажилчид ажлын бус цагаар гадуур зугаалж өөрсдийгөө баясгаж сайн хувцас өмсөх боломжтой болсон. Ажил хаялд өрнүүлсний эцэст өдөрт 10 цаг ажиллах хэрэгтэй болсон байдаг. Эмэгтэйчүүдийн эрх 1800 онд эмэгтэйчүүдийг гэр бүлд гүйцэтгэх үүргээр нь хэвшлэн тодорхойлдог байв. 19-р зуунд эмэгтэйчүүд нийгэмд эзлэх байр суурийнхаа төлөө тэмцэх болсон. Тэр үед эмэгтэйчүүдийг гэртээ байж хүүхэд төрүүлж өсгөх ёстой бөгөөд үйлдвэрт ажилуулдаггүй. Аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгал болсны дараа эмэгтэйчүүдэд шинээр ажлын байр гарч ирэх болов. Тэднийг эрэгтэй хүмүүсийн төдийлөн хийгээд байдаггүй цалин багтаа ажлууд болох цагаан захтны ажил, заавд бичиг хэргийн ажилтан, няруу утасны оператор зэрэг ажилд авдаг болов. Мөн үйлдвэр, жижиглэнгийн дэлгүүр зэрэг эмэгтэйчүүдийг бичиг хэргийн ажилтан бичээж, нарийн бичиг, худалдааны зөвлөх зэрэг ажлуудад авдаг байсан. Төрийн үйлчилгээний салбар өргөжин тэлж эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт мөн олноор ажилд орсон. Гэр бүл эмэгтэйчүүд эрчүүд нь ажил хийж өрхийн гол орлогыг олдог байсан. 1800 онд эмэгтэйчүүдийн хувьд гэрлэлт бол цорын ганц ажилд карьер нь байсан бол энэ үеэс эхлэн төрөлт буурч эхэлсэн. Үүнд эдийн засаг сайжирсан, төрөлтийг хянах боломжтой болсон 2 шалтгаанууд болсон. Ээжүүд илүү их цагийг хүүхдээ өсгөх болон гэр бүлдээ зарцуулах боломжтой боллоо. Дундаж давхаргын гэр бүлүүд байнга хамт байж, зул сарын бялуу хийж, гацур засч дуудуулж бэлэг солилцдог байсан. Ажилчин ангийн эмэгтэйчүүдийн амьдрал дундаж ангийн эмэгтэйчүүдээс ялгаатай. Ихэнх эмэгтэйчүүд нь гэр бүлдээ туслахын тулд ажил хийхээс өөр аргагүй. Хүүхдүүдийн хувьд 9-10 нас хүрээд хүүхэд нас тусч гэр бүлдээ туссан болох үүднээс үйлдвэрт ажил олж хийх ёстой болсон. Үйлдвэрт ажилдаггүй хүүхдүүд нь харин гэртээ байж дүү нараа хардаг байв. 1890-с 1914 оны хооронд ажилчин гэр бүлийн хэв маяг өөрчлөгдөж хүнд үйлдвэрт ажиллаж байсан нөхрүүд цалин сайн авснаар зөвхөн нөхрийн орлогод найдаж амьдрах болсон. Ингэснээр дундаж давхаргын эмэгтэйчүүдийн амьдралын хэв маягийг дагах болов. Харин хүүхдүүдийн хөдөлмөрийн хууль гарч ирснээр хүүхдүүдийн нөхцөл байдал мөн сайжирсан байдаг. Орчин үеийн феминизм эмэгтэйчүүд байгалийн тэгш эрхийн онол дээр үндэслэн тэгш эрхийн төлөө тэмцэж эхлэв. Үүнд
өмч хөрөнгө эзэмших эрх орж байсан ба нөхөр нь эхнэрийнхээ бүх хөрөнгийг эзэмшдэг байсныг эсэргүүцэж байв. Энэ тэмцэл төдийлөн амжилт олохгүй байсаар Британд 1870 онд, Германд 1900 онд, Францад 1907 онд энэ эрхээ олж авсан байдаг. Өмч хөрөнгөтэй байх эрхийн төлөөх тэмцэл эмэгтэйчүүдийн хөдөлгөөний эхлэл байсан. Дундаж болон дунджаас дээш давхаргын эмэгтэйчүүд их сургуульд орохын төлөө тэмцэж байсан. Зарим нь эрэгтэй хүний хийж болдог ажлыг хийхийн төлөө тэмцэж байв. Эмчээр хүртэл ажиллах эрхгүй ба анх совилогч болж анагаахын салбарт эмэгтэйчүүд орж ирсэн байдаг. 1840-с 1850 онд эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөн улс төрд оролцох, сонгуул санал өгөх эрхийн төлөөх тэмцлэр үргэлжлэв. Британий эмэгтэйчүүдийн хөдөлгөөн Европт хамгийн идэвхтэй хөдөлгөөн байсан ба 1903 онд эмэгтэйчүүдийн нийгэм улс төрийн эвлэл анх байгуулагдсан. Үүнийг ишүүд нь нийт эмэгтэйчүүдийг шаардлагатай үед уриалан дуудаж үйл ажиллагаанд татан оролцуулдаг байлаа. 1914 оноос өмнө Норвеги, Финланд, зарим Америкийн нэгдсэн улсын мужуудад эмэгтэйчүүд сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй байсан. Боловсрол ба чөлөөт цаг 19-р зуунаас сүүлж 20-р зууны ихэнх үеэс өмнө боловсрол бол зөвхөн элит давхарга хөрөнгөтэй дундаж ангийн ирээдэд авч болох үйлчилгээ байсан. Барууны ихэнх засгийн газар бага боловсролыг нийт хүүхдүүдэд хүргэхээр шийдвэрлэв. Барууны орнууд яагаад нийт хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх гэж хичээх болов гэсэн асуулт гарч ирнэ. Үүний нэг шалтгаан нь аж үйлдвэржилт байсан. Аж үйлдвэрийн эхний хувьсгад сургалтанд зугаагүй туршлагагүй ажилчид үйлдвэрийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байсан. Үйлдвэрүүд харин сургалтанд хамрагдсан ажилчдыг ажил даах эрмэлзэлтэй байсан. Бас нэг шалтгаан нь хүмүүс сонгуульд санал өгөх хэрэгтэй болсон нь явдал нь эргээд дэд мэдлэг боловсролтой байх шаардлага үүссэн. Бага боловсролтой их оронч үзлийг шингээдэг байсан. Бага боловсролыг хүүхэд үрт заавал хамруулах ёстой болсноор бага боловсролын багш нарыг нэмэгдүүлэх хөшүүрэг болсон ба тэдгээр багш нарын ихэнх нь эмэгтэйчүүд. Эрчүүд заах ажилд нь эмэгтэйчүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг байгалаас заяасан өргөтэй холбож үтсэн. Мөн тэднийг багшаар ажилуулах нь эрэгтэйчүүдээс арай бага цалин авдаг байсан тэднийг олноор ажилуулах шалтгааны нэг болсон. Аж үйлдвэрийн 2 дахь хувьсгалын дараа хүмүүс чөлөөт цагаа өнгөрөх шинэ арга хайхад хүргэсэн. Хоёр хэлбэр байсны нэг нь олныг зугаазуулах, жишээлбэл цирк, жүжиг гэх мэт. Чөлөөт цаг гэдэг нь ажлын дараа хөгжилтэй байхаар өнгөрүүлдэг цаг хугацаа хэлнэ. Оройн цаг, амралтын өдрүүд, зуны хугацаанд 1-2 хоног өгөх гэх зэргээр чөлөөт цагийг олгодог байсан. Хүүхдийн парк, бүжгийн клуб, спортын арга хэмжээ зэрэгэнд хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх арга хэлбэрүүд байлаа.